өнгөрсөн 7 хоногт хилцүүлэг нэхэлсэн хуулийн талаар байр суурь илэрхийлье. Тэгээ тэр бол би бас фэйсбүүкээр бичээд байгаа юм. Та бүхэн санаж байгаа бол 2019 онд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхэд би ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байжгаад ер нь бол улсын хурлын үндсэн хуулийн өөрчлөлт ерөнхийлөгчийн санал болгосон үндсэн хуулийн өөрчлөлт хоёр талаас нь нийлсэн. Тэгээ тэрийг нийлүүлж бичгээд ерөнхийлөгч асан Алтмаагийн Батавлага бол анх удаа хууль санаачлах эрхээсээ сайн дураараа татгалсан ерөнхийлж байгаа. Тэгээ үндсэн хуулийн хоёрч газар тодорхой заалтуудыг нэмж өгсөн. Нэг нь бол энэ 33-ын 4 гэдэг заалт байгаа. 33 гэдэг бол ерөнхийлөгчийн бүрэн эрхийн жагсаалт байдаг, 12 бүрэн эрхтэй. Тэгээд тэрний 4-дүгээрт зөвхөн энэ зүйлийн хүрээнд одоо хууль санаачилж ажиллана гэдэг ийм хязгаарыг тавьж өгсөн. Өшөө бас нэг газар улсын хурлын гишүүн засгийн газар ерөнхийлж хууль санаачлалтаа хязгаарлагдана. 92 оны үндсэн хуульд хязгааргүй байсан. Тэгэхээр Батулга ерөнхийлөгч бол сайн дураараа хууль санаачлах хэмжээ хязгааргүй хууль санаачлах бүр эрхээс татгалсан анхны ерөнхийлж байгаа. Тийм учраас ерөнхийлж хөрсөх улсын хурлын талаар хууль санаачлах эрхгүй. Ирэхгүй санаачилсан хуулийг улсын хурл хэлцэж байгаа нь өөрөө үндсэн хуулийн зөрчил рүү авчиж байгаа юм. Ер нь бол ерөнхийлөгч хөрсөхийг огцруулах үндэслэл нь өөрөө 33-ын 4-ийг зөрчиж хууль өргөн барьсан байдал нь өөрөө юм. Энэ хуулийг улсын хурлын гишүүд баталсан гишүүдийг үндсэн хуулийн цэцэн шийдвэрээр эгүүлэн татаж одоо гишүүн биш болгох ийм хүртэл үр дагавартай. Тэгэхээр ерөнхийлөгчийг улсын хурлын талаар хууль санаачлахгүй үндсэн хуульд оруулчаад байхад хууль санаачж байгаа бол одоо энэ санаатай зөрчил болж байгаа. Ардчилсан намын бүлэг тэр хуулийн хэлцүүлэлт орцуулахгүй гэдэг нь өөрсдөө үндсэн хууль зөрчихөөс сэргийлж байгаа. Тийм учраас энэ 4 дахь өдөр ардчилсан намын бүлэг тэр хурлд орохгүй орох юм бол эгүүлэн татагдах аюул байгаа гэдгийг одоо ардчилсан намын гишүүд ойлгосон. Тэгээ бусад намууд бас мэдээлэл хийгээд эсэргүүцэж байх шиг байлээ. Ардын намын тодорхой гишүүдс энийг эсэргүүцэх байх. Ягаад гэвэл улсын хурлын гишүүнийг эгүүлэн татах ёстой. Зөрчил гаргаж болно. Тэрийг ерөнхийлөх санаач болохгүй гэдэг үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг л 2019 онд оруулсан байна. Тэгээ тэр өөрчлөлтийг хийсэн улсын хурлын гишүүн асан Лүндэжэнтс одоо нэг улсын хурл талаас байсан улсууд нь үгээ хэлэхгүй. Өөрийнхөө намыг хаацаалаад ах шиг байна. Тэгээ би өнөөдөр та бүхэнд сугалсныг ашиглаж хэлж байгаа. Ер нь бол энэ бол үндсэн хууль зөрчсөн үйлдэл энийг улсын хурл яралтай тасан зогсоох хэрэгтэй. Энэ хууль батлагдаж болохгүй улсын хурлын гишүүнд хариуцлага тооцож болно. Гэхдээ үндсэн хуулийн хүрээнд хариуцлага тооцно. Тэрэн дотор нь одоо хангалттай зүйл заалтууд байгаа шүү дээ. Таныг одоо улсын хурлын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга багт энэ бодийн гэрээ нууц төрсэн байдаг. Энэ дээр та юу тайлбар өгч ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байхад энэ гэрээ бол огт орж ирээгүй бөгөөд хизээч би нууцд аваагүй. 2019 онд хөрс гэдэг ерөнхий сайттай байсан. Хөрс гэдэг ерөнхий сайтын засгийн газрын тогтоол гарсан. Ерөнхийлөгч Батулга энэ талаар огт мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй. Энэ бол засгийн газрын ажил. Тэр үед явж исэн бас нэг төмөр замын тухай би бол санаж байна. Тэрийг бол ажлын хэсэгт нь би өөрөө багтсан. Тэр нь Зүүн Баянгийн төмөр зам байгаа. Ер нь тухайн үеийн ерөнхийлөгч ерөнхий сайд хоёр яриад би бол тэр бодийн төмөр замын эсрэг байгаа. Ягаад гэвэл Монголын нутгаар хамгийн бага километр яваад хил гарчдаг. Тэрийгээ би байнга илэрхийлж идэг. Монголын нутгаар хамгийн хол явсан төмөр зам бол Монголд ашигтай. Тэр нь одоо Зүүн Баянгийн замыг уртасгаад баруун уртаас урагшаага бичих тоошоогоо Човсонгоор дамжаад Орос руу явдаг энэ замыг бол Монгол улсын төмөр замын бодлогоор баталсан шүү дээ. Тэгээд энэ замын төлөө бол би байсан. Тэгээд тухайн үед Батулга ерөнхийлөгч надад хэлсэн нь бол улсын хурлын 2010 онд баталсан төмөр замын бодлогод дурддагдсан хэвтэй тэнглэгийн замаа дуусгахын тулд хөрс үхвийн гуйлтаар
тэр бодийн гэж нэрлэгдээд байгаа 200 хэдэн км замыг оруулсан юм аа. Гэхдээ энэ бүх санхүүжилт баригдах юм бол одоо засгийн газар өөрөө шийдэж байгаа. Ерөнхийлөгчийн өөрийнх нь одоо манжаагаад бариулсан Зүүн Баянгийн төмөр замыг талаар та бүхэн сайн мэдэх бах. Хэвлэлийнх нь бас нэлээд нээлттэй байсан. Тэр бол одоо Монголын барилгын цэргийн барьсан зам шүү дээ. Тэнд ямар нэгэн гадаадын зээл байхгүй Эрдэнэс 5-7 мөнгөөр Монголын барилгын цэрэг Монголын одоо нийт зам барилгын ажлын нэгжүүл барьж байгуулсан. Тэгэхээр энэ хоёр төмөр замыг хольж утгаад санаатай ягаад Зүүн Баянгийн төмөр замын хариуцлагыг хэрвээ тэнд алдаа мадаг гарсан бол Батболго ерөнхийлшүүлээ. Гашуун Цухатын төмөр зам дээр алдаа мадаг гарсан бол ерөнхий сайд асан хөрсгүүлээ. Одоо тэр үеийн ажил үүргийн хуваар бол энэ намайг ерөнхийлж тамгын газар дарга байхад энэ талаар ямар нэгэн гэрээ баримт одоо нууц давах байхгүй. Тэр бол ягаагүй. Би 20 оны цагаан сараар улсын хурлын сонгуульд нэр дэвшгийн тулд ажиллаа өгöd явсан байна. Тэр хүртэл ямар нэгэн бичиг баримт юу ч орж ирээгүй бөгөөд тэрнээс өмнө баригдчихсэн төмөр замын талаар ажил үүргийн хуваар бол тийм байсан. Бас нэг асуулт. Саяхан ардын намын дарга нь их хурлын дарга хийж өгөөд аль нэг намын дарга их хурлын дарга байж болохгүй гэдэг зүйл маш хүчтэй явсан. Тэгээ аван дээр болно гэдэг дээр нь таныг их хурлын дарга хийж өгөөний жишээг татаж маш их ярьсан тий. Энэ явсаар бод одоо өнөөдөр бүр их хурлын дарга нь намыг гişүүжлээс татгалзах ёстой гэдэг хуулийн төсөл олж байгаа. Энэ талаар та юм байна. Тэр бол зөвхөн тухайн улсын хурлын өөрийнх нь ажлаа зохион байгуулах хэлбэр намгүй спикертэй ангиж байна, нам нь байдаг одоо Америкч байна. Тэр бол зарчмын том ялгаа байхгүй. Ардын намын дотоод маргаанаас болоод улсын хурлын дарга 3 удаа яв. Чи сонгуулиас шийд сольж 3 дахь ерөнхий сайдаа 3 дахь солилоо шүү дээ. Арчилсан намынхан бас 96-аас 2000 онд бас л замбраагүй засгийн газар 4 сольсон шүү дээ. Гэхдээ гончигдор даргуул 4 жил даргаал хийсэн байна. Тэгэхээр энэ ардын намынхны улс төржилт бол арай хэтрээд намын дарга нь нам бус байна уу байхгүй тэр бол одоо туйлын ач холбогдолгүй бөгөөд юм биш. Ямар ч үсэн их хурлын даргаа солихгүй л юмэр байгаа. Ерөнхий сайд бол солигдож болно. Тэр бол одоо байдаг юм байна.